되었습니다. 매우 기쁘고 뜻깊게 생각합니다. 정치, 경제, 사회, 문화 등 다양한 분야에서 서울 울란바토르 지역으로 한국 몽골 양민이 교류는 Монгол Улсын нийслэлд анх удаа хөл тавьж байгаа Vision Airlines компани ерөнхийлөгч нислэгийн багийнхан за мөн одоо анх удаа Улаанбаатар хотоос Сөүл Инчон чиглэлд нисгэж байгаа зорчигчид та бүхэндээ бас баяр хүргэж амжилт хүсье. 또한 저희 아름다운 몽골에 3 хоногийн өмнө бид Улаанбаатар олон улсын нийс сонгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны ажлыг эхлүүлсэн. За энэ хэрээрээ бол бас бэлтгэл ажил хангагдаж ойрхон хугацаанд 6 сарын дараа ихэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын олон улсын шинэ нас сонгоцны буудал ашиглалтанд бүрэн орж үйл ажиллагааг Япон улсын олон улсын менежментийн компани удирдан явуулж энэ хэрээрээ олон улсын нийслэлийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа нь монголчууд бидэнд төдийгүй олон улсын зорчигчдод ихээхэн бас боломжийг нээж өгч олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ зорчигч тээврийн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх боломж нь бүрдэж байгаа юм. Энэ шинэ сонгоцны буудал 3 сая гаруй зорчигчдыг хүлээн авах юм чадaltaй шинэ сонгоцны буудал юм байна. Улаанбаатар хотын нийт иргэд төдийгүй дотоодын гадаадын аялагч жуулчдад олон сонголттой аюулгүй тав тухтай нислэгийн бас боломжийг нээж өгөх нь бидний нийт тэргүүний зорилт. Тэр хэмжээгээр Монгол улсад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын хөгжлийн бодлого биелэлээ олох боломж нь бүрдэн. Тийм ч учраас бас өнөөдрийн энэ үйл хэрэг бас цаг үеэ олсон ирээдүйн бидний хөгжил дэвшилд тэмүүлсэн зорилтыг биелүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. 1, 2, 3 여러분 힘찬 박수를